Vitafit Group үзүүлж байна. Харин одоо та бүхэнд шингэн хүнс үйлдвэрлэлээрээ Монгол тэргүүлэгч Vitafit Group-ийн дараагийн томоохон бүтээн байгуулалт болох өргөн амсарт савлгааны HF38 үйлдвэрийг танилцуулах гэж байна. HF38 үйлдвэр нь 2005 онд ашиглалтанд орсон. Савны дизайн загварын төв маягийн хувьд бол шинэлэг өгөөд Монголд манай компанид хийж байгаа. Халуун савлгаа бол жүүс савлдаг үндсэн савлгааны төрөл байж байгаа. Ийм савлгаатай бүтээгдэхүүн нь бол Америкийн зах зээл дээр маш өргөн хэрэглэгддэг. Энэ үйлдвэртээ 2011 онд Солонгос улсын Dyson компани тоног төхөөрөмжөөр өргөтгөл хийсэн нь анх удаа Солонгос улсын шинэ технологиор алой шүүс үйлдвэрлэн Монголын хэрэглэгчдэд хүргэх үйл хаалгыг нээжээ. Алой шүүс үйлдвэрлэх гэдэг нь бас нэлээд нарийн өндөр технологи байгаа. Энэ технологийн онцлог нь гэвэл алойны шүүсийг ариутгаж одоо алойны эдэн дээр шүүсийг савлах гэдэг хоёр шат дамжлагтай савлгаа явуулж байгаа. Энэ савлгааны шат дамжлагын хооронд бүтээтгүүний ариун байдлыг хадгалах нь чухал байдаг. Энэ утгаараа манай HF38 халуун савлгааны шугам дээр халуун шүүсийг савладаг. Энэхүү Монгол улсын шингэн хүнсний зах зээлийн тодорхой хувийг дангаараа бүрдүүлэгч Vitafit Group-ийн амжилт бүтээн байгуулалтын багахан хэсгийг энэ нэвтрүүлгээр танилцууллаа. Үндэсний үйлдвэрлэл Монголын ирээдүй.